За нэг ангид аним кино гэх юм бол манайхан Хаяо Миязакигийн бүтээлүүдийг бол айгүй сайн мэддэг. Одоо бидний хүүхэд байхад телевизээр айгүй их гарч ирсэнтэй холбоотой байх. Тэгээ дэлхийд даяар алдартай хаасайгүй яригддаг хэрнээ бидний бол төдийлэн сайн мэддэггүй буюу Монголд алдар нэр жоохон муутай бүтээлүүд байдаг. Акира бол тэдний нэг. Яг уу үннийг хэлэхэд би Акираг мэддэг байсан ч гэсэн саяхныг хүртэл бол ерөөсөө үзэж байгаагүй. Шалтгаан гэвэл постэр эдийн харангуут нөгөө галзуу урд идэх шиг те машин, мотоцикл, уралдаан эдрээр бөмбөгдсөн. Миний бүр яг сонирхтгүй төрлийн аним байна гэж би анх бодож ирсэн. Тэгээ саяхан яг үзсэн чинь миний төсөөснөөс бол шал өөр сэдвтэй, шал өөр төрлийн аним байсан. Тэгээ надад мэдээж таалагдсан. Таалагддаг бол энэ бичлэгийг хийхгүй. Тэгээд яг юуны талаар гардаг, яадаг гэдэг аним бэ гэдгийг угаасаа хангалттай ярина удахгүй. Гэтэ үйл явдлыг бол нэг үржлээ ярихгүй. Угаасаа миний бичлэгийг байн үздэг хүмүүс бол мэдчихэл байгаах. Ийм төрлийн бичлэгтэрээ би гол санааг нь хэрэгцүүлж дүгэл гаргахыг хичээдэг. За тэгээд бичлэг рүүгээ орё. За аниме маань ихэнх хэсэгт дэлхийн 3 дугаар дан гараад Токио цөмийн мөвөг хаж дэлбэлээд үүнээс хойш 30 жилийн дараагаар яг хэдийгээр хөгжлийн үед аль хэдийн сэгцэн ч гэсэн арт иргэдийн сэтгэл зүй боловсрол эдэр бол стил гамшигын байдалтай байгаа. Тэгээд тийм нэлээд готон борхоо гэмт хэргийн хот болцсон Токиогийн зураглалаар аниме эхэлдэг. Энэ хэсэг бол угаасаа оруулах ойлгомжтой байсан. Хирошимаг л харуулж байгаа. Акира ч 1988 онд гарч ирсэн аним гэхээр яг энэ үед бол нөгөө японочдын түүхэнд хамгийн хүчтэй, хамгийн оргил үе штэ. Эдийн засаг эдэр нь бүр тэнгэрт болцсон, хөөсөрцөн те. Зарим кино зохиолууд дээр ч гэсэн угаасаа яг энэ үеийг харуулдаг. Гэтэ яг энэ үед хүрэх гэж японочдод бүр асар хэцүү, асар бартаатай замыг туулсан. Арт иргэд нь баг бүр өөрсдийнхөө тэр хобби, сонирхолтой цаг зарцуулах мэтэл баг унтахч завгүй ажиллаж байгаа харуулсан зарим зургнууд байдаг. Тэгээд ингэж зүдэрч комбек хийж яхад нь дахиад Хирошима 2 болчихвол Яна гэсэн айц Япон хүн болгонд л байсан байх. Тэгэл дэлхий дахинд та нар арай мартчихаагүй үсттэй. Бид нар л мартаагүй шүү гэж ялангуяа Америкчуудад сануулаа те. Тэгэд энэ аним дээр ч гэсэн цөмийн мөг хаяуснасаа 31 жилийн дараа буцаад хөгжлөө олоос ихсэн байгаа эдгээр нь яг өмнөхтэй нь ойролцоо тоо. Япончууд Хирошимагаас хойш бас нэг 30 орчим жилийн дотор сэгсэн байдаг. За тэгээд 2019 он буюу ирээдүг нэг иймэрхүү байдлаар төсөөлсөн байдаг зохиолч нь хаасайгүй холограм төрсөдөр нэг тийм сайберпанк маягийн юм шиг те. Яг хэдийгээр яг бодит амьдрал дээр 2019 оноос бол жоохон зөрүүтэй таамагласан л та. Гэтэ мэдээж хэрэг үнэхээр 3 дугаар дан гэж болсон бол улс орнуудын хөгжил өрсөлдөө эдрэгээл улам ширүүсээл үнэхээр 2019 он гэхэд хөгжлийн түвшин энэ зэрэгт хүрчихэж байсан байж магадгүй л те. Тэгэж бодох юм бол бас нэгч учиргүй ямар ч баримчаагүй таамагласан бол биш байгаа. За тэгээд манай гол дүр хэд бол хуран хулгайнууд ахлагчийн Канада гэдэг Канадагийн хамгийн сайн найз нь Тэцүо. Энэ хоёр бол анимын гол дүр гэж ойлгочих болно. Гэтэ угаасаа анх харахад найзууд гэхээс илүү ах トゥ ус шиг байдаг. Канада ер нь л бүх юмний гол дүр байх туртай нэлээд эготой нөхөр байхгүй юу? Тиймдээс Тэцүод дүүшиг ханддаг хамдрагчгээс илүү тэгэл байнгын дутуу үнэлдэг, байнгын итгэдэггүй, болж өгүүлэлт өдөртөх гаддаг. Инээс нь бол Тэцүү бүр нэлээд залхсан байдалтай байгаа. Аним ихнээс л ажиглагддаг л да. Тэцүү бол уг нь хөрхий мөч олгон дээр л Канадад өөрийгөө баталж харуулахыг боломжтой олдох юм бол би чадж байгаа зү. Би ямар чиний хүүхдүү гэлээ бухимдлаа гаргачихыг байнг хүсдэг ч гэсэн чаддгүй нэлтэйсэн. Тэгж хэлмээр байгаа ч гэсэн яалтчгүй Канада өөрийн авраал, яалтчгүй Канада өөрөөс нь илүү байгаа даангууд мөч бүхэнд л Тэцүүгийн цээж нь тэр их шаартай. Тэр их зохолдол хоримтлагдчихсэн байгаа байхгүй юу? Энэ тэгээд яаж илэрдэг вэ гэхлээр Тэцүү санамсаргүй явж байгаа засгийн газрын баригдаад тэндээ нэг лабораторийн туршилтанд оронгуудаа юмсыг бодлоороо удирддаг хүчтэй болчихж байгаа. Тэнгүүтээ бүр шууд терроризм эдэр хийгээд ир бэрэ гайхуулаад эхэлдэж штэ. Өрхин ч юу ч хийж хэлээд Тэцүүг зогсоож чаддгүй. Нөгөө дутуугийн комплекс гэж нэлээд олоодаа сонсч ирсэн л ах. Хүүхэд байхдаа ч юм уу өөрийгөө ямар нэг зүйлээр их дутуугаар мэдэрч ийсэн. Тэгээд тэр дутуу юмаа хүсхийн нэтэр хүсэж ийсэн ч гэсэн авч чадалгүйгээр дутагтаал яснаас үүдээд нэг тийм сэтгцийн эмгэг маягийн бүр үүсчдэг гэж үздэг юм байлээ. Жишээ нь одоо хүүхэд байхдаа нэлээд ядуу зүдүү хүссэн юм авч чадалгүйгээр дутуугаар өссөн хүүхдүүд том болоод яг муухай ч гэсэн айгүй үйлэн тийм мөнгөний шуналтай болчих зүй тогтол хаяа анзаарэгддэг. Мэдээж бүгд биш л дээ. Тэгээд үүнээсээ үүдээд хитрхи шуналтай ямар ч эмпатигүй нэг тийм скамерууд ч байд юм уу те янз бүрийн гэмт хэргийнхэн ч юм уу эсвэл давилгач улс төрчтэй байд юм уу. Эрүүл хүмүүс бол эднийг хараад бүр яг нэг л зүйлийг гайхдаг штеп.
Эднэр чи одоо ханаа цатгаа мэддэг юм уу? Би бол тийм хэмжээний мөнгө олцгол юм бол юун тэр дахиж илүү шунах байтгаа шууд зүгээр бушуухан зүгтаал амар тав амьдрахаа бодно гээл те. Хариулт нь хингийн нэрнгээсээ л дотоогийн комплекстэй хүмүүс ханаа цатгаа мэддэггүй гэсэн. Хэдийгээр хүссэн зүйлээ авсан ч гэсэн үргэлж өөрийгөө дутуугаар мэдэрч байгаа болохоор улам илүү хүсэх тэр их шунал нь барагддгүй гэж сэтгэл заслалч тодорхойлт юм байлээ. Энэ тэгээд ганц мөнгөн дээр ч биш шүү. Багаасаа айгүй их хайраар дутуу өссөн хүүхэд байлаа гэхэд том болоод хамтрагчаасаа ч юм уу эсвэл эргэн тойрныхноосоо хитрхи их хайр хүсэлтэй. Өөрийг нь хайрлаад байгаад хүртэл тэрийг ерөөсөө үнэлэхгүй дутуул байна да гэл улам их хайр шаардж байгаа нөгөө өнийгөө зовоодаг ч юм уу. Иймэрхүү тохиолдлууд бол бас нэг том жишээ. Энэ мэтчлэн ерөн л дутуугийн комплексийн амар олон хэлбэрүүд байд юм байлээ. Тэр болгоны нэгтэйг үнцгий яриул би мэдээж мэрэгжлийн хүн биш болохоор буруу зүрөө ярьчих бах. Ингээд жоохон гүцгэн тайлбарлал орхилоо. За тэгээд дэцгөө болохоор яг энэ хэлбэрүүдийнх нь нэг буюу багаасаа л хүч чадлыг аягүй хүсэж өссөн ч гэсэн авч чадахгүй байснаас үүдэж байгаа дутуугийн комплексийн бас нэгэн том жишээ гэж би харж байгаа. Хүн болгон харагтаал хүн болгон загнаал бүр хүчээр зогсоох гэд хүртэл чаддаггүй штэ. Дэцгөөгийн тэгж хулаарч байгаа шалтгаан ер нь их энгийн. Би ийм хүчтэй болцсон шүү намайг хараарай. Би сугаахаа болцсон байгаа згээл те. Тэгээд ууг нь бол бүгд эцөөг ямар аимшигтай хүчтэй мангас олчоо вэ гэдгийг нь бүгд хараад хүлээн зөвшөөрчөөд байхад хүртэл сэтгэл нь хандахгүй, стил өөрийгөө дутуугаар мэдрээл. Улмал ир бэрэ харуулах гал. Яг уу Дицөөгийн Акиратай уулзах гэдэг шалтгаан бүгдийнх нь очрыг олох гэсэн сониучсан байж бас болно л доо. Гэтэ миний бодлоор Дицөө бол 15 настай хулиган амьдралаар өссөн. Ер нь л тиймэрхүү ертөнцийн үнэн идэр гэсэн зүйл сонирхож ирхээсээ илүүтэй. Зүгээр л Акиратай тулдаж хүчээ олмол батлах гэсэн хүсэл нь авах биш би хувьдаа дүгнсэн. Тэгээд Акирагаа хэдийн өгцсөн одоо зүгээр шилэн оргондох шингэн болсон гэдгийг мэдснийхээ дараа Дицөө маань жоохон чултгой тайвширдэн штэ. Каоритэй ч гэсэн хүн шиг ярилцаал арай дайжгүй болох гал байжсэн чинь Дицөөгийн бие нь тэр их хүчийг дахиж хадгалж чадхаа болоод Дицөө бүр нэг тийм махан бөмбөг болж хөвөрж байгаа бори хорор маягийн сцен гардаг. Энийг магадгүй би ямар нэгэн зүйлийг хэд их хүсэж, хэд их шунаж, хэд их төгс байх гэж улайрах нь эцэстээ өөрийн чин тэр бусдаас ялгарх онцлог шин чанар буюу чи гэдэг зүйлийг бүр тэр чигт нь үгүй хийдэг гэдэг утга санааг илэрхийлэх гэж оролцсон юм болов уу гэж бодсон. Акирагийн зохиолч бол өөрөө багаасаа л айгу барууны ном зохиол, кино, комик, ер нь л барууны бүх юмнуудыг аймаа сонирхдаг хүүхдээсэн гэж ярьд юм байлээ. Ялцчгүй тэр үед угаасаа барууны контент, entertainment салбар бол Японоос хамаагүй илүү байсан л да. Иймдээ Акира дээр комик маягийн зураглал, картуниш маягийн сценүүд, аним болон анимашн дээр төдийл харагдаад байдгүй нэг тийм. Зөвхөн кинонууд дээр л байж идэг шотуудыг шингээсэн. Ер нь л барууны хэм маягтай аним штэ. Гэтэл тэр төрүүдийнхэн царай, зан ааш, дуу оруулалт, зохиол эдгээр бол 100% Япон vibe байсан. Өөрөөр хэлбэл барууны бүтээлүүдэд суралцсан ч гэсэн өөрийн онцлог шин чанараа хадгалж үлдээж чадсан. Акира шиг ийм ахтагч хийж болохоор анимнууд ингээд 100% барууны хөвгөлтэйнүүдийг яг таг дүүрээдсэн байсан бол үдийд аним гэдэг ийм том айкон байх байсан ч үгүй ч үү те. Бараг зүгээр л Disney-ийн копиг адил болох байсан баг. Би нэрээ яг энэ талаар өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя гэж бодоод байсан юм. Монголын хувьд ч гэсэн адилхан онцлог шин чанараа хадгалж үлдэх ёстой, бас суралцах ёстой. Энэ хоёрыг хоёулангийн тэнцвэржүүлэх ёстой гэсэн үг. Дан ганц баруунаас ч гэлтгүү, ер нь л дэлхийд дахнаас бидэнд суралцах ёстой маш олон зүйл байдаг. Энийг бол угаасаа хүлээн зөвшөөрөхөөс үр аргагүй. Угаасаа магадлалын онлооч гэсэн бидний хэдэн зуун дахин нугалцсан олон хүнтэй улсуудын хэдэн зуун дахин олон тархинаас бидний харааг үнцэг, бидний анзаараагүй алдаа эдрийг бол аль хэдийн л ойлгоод авцсан янзлсан байх ёстой шүү дээ. Тэр хүмүүс. Тэгэхээр бид нэр яалтчгүй тэр эгоогоо дараад дэлхийд дахнаас суралцах ёстой байгаа байхгүй юу? Угаасаа яг үннийг хэлэхэд Монголын их хэм чанаргүй байгаа шүү дээ сүүлийн үед. Монголын контент чанаргүй байна, Монголын киноч чанаргүй байна, Монголын хараад ицсэн мим хүртэл чанаргүй байна. Entertainment салбар чанаргүй байгаагийн шалтгаан нь мэдээж үзэгчтэн чанаргүй байна. Үзэгчид чанаргүй байгаа шалтгаан нь боловсрал чанаргүй байгаа шалтгаан Монгол ядуу цөөх хүлээ, арчил гараад удаагүй дэргээл цаашаа явна л та. Гэхдээ яг юу хэлэх гээд байна вэ гэхлээр ер нь л бид нар үнэхээр л юмдаа чанаргүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхлээд тэгээд өөрийнхөө онцлог шин чанараа хадгалангаа дэлхийд дахнаас суралцах ёстой юм шиг санагддаг. Тэгээд хамгийн гол зүйл бас санах хэрэгтэй нь дэлхийд дахин гэдэг нь ганц Америк, ганц Орос, ганц Япон, ганц Солонгосоор хязгаарлагдахгүй гэдгийг бас хүн болгон ойлгох ёстой. Ер нь л юм болгонд авах гээхийн ухаанаар хандах гэдэг чанар биднэрт амар сууж өгөөгүй юм шиг санагддаг. Уул нь хил зүгтл байгаад тахад яагаад сууж өгдөг юм бүү мэд. Тэгээд суралцчаад өөрийнхөө тэр онцлог шин чанараа халдгаж үлдэх ёстой хамгийн гол нь.
Тэгэхгүй бол аль нэг улсын яг A copy болчих юм бол тэрнээс илүү гэрийн жим гэж байхгүй шүү дээ. Өөрийн онцлог шин чанараа алдчих юм бол Тэцүү шиг мах мөмбөг болол дуусна. Акирагийн зохиолч бол гадаадынхнаас хангалттай их суралцсан, тэгчиж энэ анима дэлхийн түвшинд хүргэсэн. Гэхдээ бас өөрийн Япон гэсэн онцлог шин чанарыг алдаж махан мөмбөг болоогүй. Өөрөөр хэлбэл арай том хүрээнд ярих юм бол Монгол гэдэг гол шин чанараа алдалгүйгээр гадныхнаас авахгийн ухаанаар сайн судалж суралцах ёстой. Харин арай жижиг хүрээнд ярих юм бол хувь хүнийхээ онцлог шин чанарыг алдалгүйгээр бусдаа суралцаж олон талаас харж чаддаг болох ёстой. Энийг хэлэх гээдсэн жоохон орчлаа guys sorry. За тэгээд Тэцүү махан бөмбөг болоод хинч зогсоож чадахгүй болсон энэ үед Акира гарч ирээд манай үнийг өөр хэмжээс рүү авчихсан шүү дээ. Акира гэдэг нь өөрөө ер нь л баг бүхэл бүтэн ертөнц гэж хэлж болно. Тэгээд Тэцүүгийн нэрийг Акиратай баг адилхан байдаг гэхээр Тэцүү ч гэсэн бүхэл ертөнц гэсэн үг. Мэдээж 15 настай хүүхдийн бие ертөнцийг агуулж чадахгүй. Тэр махан бөмбөг хүртэл ертөнцийг агуулж чадахгүй. Тэгэхээр Тэцүү улам илүү том, улам илүү аимшигтай болох байсан гэсэн үг. Акира зогсоогоогүй. Акираш тэрийг мэдчихсэн болохоор Тэцүүг өөр ертөнц рүү шилжүүлдэг. Тэгэд анимын төгсгөлд би бол Тэцүү гэж хэлж байгаа нь Тэцүү аль хэдийн ертөнц болсон. Тэнд дахиад өөр нэг шинэ амьдрал удахгүй үүснэ гэдгийг харуулсан гэж би ойлгосон. Тэгээд энэ анимын хамгийн гол сценүүдийн нэг бол Кей Канада хоёрын диалог байгаа штэ. Эндээс харах юм бол манай зохиолч маань өөрөө жоохон фэнтези талын бас ертөнцийнх бүх амьд бит нэг меморитэй бол яах вэ гэсэн open individualism маягийн үзэл яваад байгаа. Энэ үзэл нь юу вэ гэхлээр энэ нэг өндөг гээд богино хэмжээний аним байснаас хойш нэлээд алдартай болж ирсэн үзэл ахгүй юу? За энэ түүхийг би маш давч ирээд өгье заяа. Ингээд нэг хүн саналсаргүй осолд орж нас ураад тэгсэн уртаас нь бурхан шиг оршуу гарч ирээд чи дараагийн төрөлтөө 520 оны үеийн хятад тариачин охин болж төрнөө. Чи өдий хүртэл тоо томшиг олуудаа дахин төрсөн. Гэхдээ тэр бүх амьдралын чинь дурсамжийг одоогийн чамд хараах өгч болохгүй. Эхлээд чи ертөнцөөр амьдарч исэн болон ирээдүйд амьдрах бүх хүмүүсийн амьдралаар амьдарч үзэж агаад тэгээд эцэстэн чамд бүх дурсамж дурслагч нүнгүүт нэг ёсондоо чи надтай адилхан бурхан буюу ертөнц болно гэж хэлдэг. Манай хүч мэдээж гайхаал би хэдэн зуун жилийн өмнөх хүний амьдралаар хүртэл амьдрах ёстой юм уу? Бас ирээдүйд амьдрах хүмүүс гэхээр ирээдүйн хэр удаан үргэлжлэх юм гэсэн чинь цаг хугацаа гэдэг зүйлийг дүүлжлэхгүй. Бас түрүүн хэлсэнчлэн чи энэс өмнө аль хэдийн тоо томшгүй олон хүний амьдралаар амьдраад үзсэн. Тэгэхээр чиний амьдрал дээрээ таарсан хүмүүс, хайрлсан хүмүүс, өсөргсөн хүмүүс бүгд чи өөрөө л байсан гэсэн үг гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр амьдарч исэн болоод амьдрах бүх хүмүүс чи өөрөө л байсан. ертөнц дээр ердөө нэг л ухамсар байсан гэсэн үг. Итгэе Натала ихтэй тоглоомч амар үнэшилтэй санагдсан энэ түүх. Бүр mind fuck те. Энэ түүхийг бичсэн зохиолч нь өөрөө 2004 онд анх хэвлэгчсэн миний түрүүний ярьдаг Open Individualism үзлийг үзсэн Daniel Clark-ийн Би бол чи гэсэн номноос үндэслэж 2009 онд энэ түүхийг биччихсэн юм байлээ. Тэгээд энэ үзлийн концепт нь бол ер нь хиндуизмтэй төстэй. Хиндуизмын гол санаа нь юу вэ гэхлээр Брама гэдэг том бурхан байжгаад тэгээд тэр бурханаас жижиг сүнснүүд салгаж гараад тэгээд тэр сүнснүүд нь амьдралыг бий болгосон. Тэгээд нөгөө буддистуудын гол зорилго нь гэгэрэлт хүрэх байдэн штэ. Хиндугийн болохоор анх байсан газар руугаа буцах буюу Брама гэдэг бурхантайгаа өөрийнхөө сүнсээ буцаж нэгтгэх гэсэн гол зорилготой байдаг. ертөнцийн ганцхан л ухамсар байгаа бүгд нэг гэдэг санаа нь хиндуизмтэй төстэй. Гэтэ гайлгаан гэх юм бол мэдээж хиндуизм буддизмтэй адилхан карма гэж зүйл байдаг. Одоогийн амьдралдаа юу хийснээс хамаарч дараагийн төрөл нь шийдэгдэнэ. Open Individualism болохоор карма ямар ч хамаагүй. Дараа нь юу болж төрөх нь ямар ч зүй давталгүйгээр рандомор явагдана гэсэн үг. Тэгээд Акира дээр яриад байгаа бүгд нэг дурсамж хуваалцдаг бол яах вэ? ертөнцийг тэтгэж нэг л энергийн үсгэр байгаа. Тэцүүа өөр ертөнц болчихж байгаа эдгээр нь энэ талын концепт яваад байгаа байхгүй юу? Акира 1988 онд гарсан. Daniel Clark номоо 2004 онд бичсэн гэхээр магадгүй манай хүн санаагаа гаргахад хүргэсэн инспирэшнүүдийнх нь нэг нь Акира байсан юм билүү хэм мэдлээ. Заац тэгээд бүгдийг базаад хэлэхэд Акира бол үнэхээр янз юм байсан. Бичлэгний ихэнд хэлсэнчлэн найруулахын үед бусад анимууд харагдаад байдгүй сценүүд, анимда барууны хэм маяг, барууны арга техникийг Япон гэдэг шин чанараа алдалгүйгээр нааж чадсан те. За тэгээд зураглалын хэвтэж угаасаа юу ярих вэ? Угаасаа баажтан ч гэсэн 10 сая доллар буюу тэр үедээ байхгүй их мөнгөөр хэд хэдэн студид хамтарч бүтээсэн юм бэлээ. Тэгээд нийт 160 мянга гаруй фрейм орсон гэхээр тэр үеийнхаа Disney картууны бүтээлүүдээс бүр 2-3 дахин их фрейм гэсэн үг аахгүй юу?
Тэр нь ч бас анзаарэгдсэн. Анимашн нь 36 жилийн өмнөх юм байж одоогийн ихэнх анимуудаас хайвлуу зурагтай байгаа угаасаа. Зохиолууд ч гэсэн тэгэл асар гүнзгий философитэй, майндфак хийсэн. Би нэр Акираг үзэж дуусчаад YouTube орсон чинь нөгөө миний улсыг чагнаа сууж идэх хятад тагнуу шууд мэдсэн юм шиг байгаа. Энэ өндөгний түүх шууд миний recommendation дээр явчихсан. Тэгээд тэрийг үзсэнгүүд улам сонирхолтой санагдаад комеди дундаас нь энэ түүх open individualism гэдэг үслээ санаа авсан гэдгийг мэдэж аваад тэр үслийг бас судлаад бас хөөрхөн community дээр байт юм билээ. Тэгээд тэр community дундаас нь бас хайж агаад энэ үзэл нас өөрийн ерөөхдөө хиндуизмтэй нэг талаараа төстэй байдгийг ч гэсэн бас ойлгоод бас хиндуизмыг судалж эхэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ Акира гэдэг анимын үндсэн агуулга намайг бүр үнэхээр донтуулж чадсан. Ер нь л би кино болон анимуудыг миний амьдралд хэрэг нөлөөлж чадсан, үзэж дуусгачаад хэр олон өдөр дараалж миний толгойн дотор амьдэрсэн бэ гэдгээр нь дүгнэдэг байхгүй юу. Тэгээд Акира бол миний толгойн дотор түрээсээ төлөхгүй амьдраад удаж байна. Тэгэхээр угаасаа хэрэг таалагдсан ойлгомжтой байх. Энэ анимыг бага бахта телевизээр гараад үзчихсэн бол бас ямар мэдрэмж өгөх байсан бол гэдэг их сонирхолтой санагдсан. Заац тэгээд Япончуудын оргил үе буюу 1988 онд гарч ирсэн Акира гэж нэг иймэрхүү янзын аним кино байд юм байна.